Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн сайхан хаварч байна уу? Цайгаа уусан уу? Ажил алба тавтаа байна уу? Өнөөдрийн хичээлийн сэдэв сэтгэл зүйн хэрэгцээ. Нэрийг сонсоод ерөнхийд нь баримжаа авч байгаа л гэж бодож байна. Бид нар бидэндээ материалын хэрэгцээ, оюуны хэрэгцээ гэж байдгаа гэдэг. Одоо эд хогшилтой болох ч гэдэг юм уу? Өмсөж зүүх, идэж уух ч гэдэг юм уу? Эдгээр хэрэгцээ бид нар материалын хэрэгцээ гэж харъя л тэ. Сурч мэдэх, мэдлэг, боловсралтай болох, чадвар эзэмших ч гэдэг юм уу? Иймэрхүү оюуны хэрэгцээ надад байдгаа гэл. Үүнээс гадна сүүлийн үед сэтгэл зүйн хэрэгцээ надад байдаг юм байна. Бид нэр сэтгэл зүйн хэрэгцээг хангадаг юм уу, хангаддаг юм уу гэл маш их ярьдаг болж л д. Зүг тийшээгээ хэлбийжин гэсэн үг. Үхэн хөвтлөл эдгээр хэрэгцээг бид нар бүрэн дүрэн хангах гэж маш их хичээж хөдөлмөрлөж одоо зүтгэж амьдарч байна. Тэгээ хангадаг ч юм уу, хангадаггүй ч юм уу мэдэхгүй. Юутай ч болов сэтгэл зүйн хэрэгцээ бүрэн хангагдаагүй үед бид нэр бусад бүх зүйлсүүдийг олж авахд хэцүү байдаг. Бусад хэрэгцээгээ хангаж бас чаддаггүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Тийм учраас өнөөдрийн хичээл маш өгөөчтэй зайлшгүй мэдэж авах таны мэдлэг болж үлдэх юм хичээл болно гэж би найдаж байна. Юуны өмнө хүмүүс яагаад сэтгэл зүйчдэр очдог тухай хэдүүл ярилцъя л д. Зарим хүн болвол за юу гэдгийг найзтайгаа ганц юм хувааж уугаал сэтгэл зүйн асуудлаа шийдчихэж гараад алхаач, гоё юм сонсооч, эерэг зүйл бодооч сэтгэл зүйчдэр очиж яадгийн тэрийг зөвлөө өгöd харагддаг л да. Сэтгэл зүйчдэр хүн яагаад очдог вэ гэхээр надад танд найз байхгүй да, гэр бүл байхгүй да, хамт олон байхгүй да, харилцдаг хүн байхгүй да очдог зүйл ерөөсөө биш л дээ. Эдгээр хүмүүс байгаа ч гэсэн сэтгэл зүйн хэрэгцээ минь бүрэн дүрэн хангахдахгүй байна. Асуудлуудаа, мэдрэмжүүдээ, болоод байгаа зүйлсүүдээ итгээд ярих гэхээр зэрэг шүүмжлүүлэх вэ? Эсвэл цааш нь энэ хүмүүст дамжуулж ярих вэ? Загнуулах вэ? Арчаагүй муухайгаараа дуудуулах вэ? Гэх мэтийн болвол янз бүрийн сүрэг юм санаа зовнилууд үүсдэг учраас сэтгэл зүйчдэр очиж ханддаг. Сэтгэл зүйчдэр очиж байгаа нь нэгдүгээр сэтгэл зүйн хэрэгцээгээ хангах гэж. Хоёрдугаар гэх юм бол сэтгэл зүйчтэй ярилцсанаар сэтгэл зүйчтэй биш зөвхөн өөртөөгөө ярилцаад гардаг. Үүний дараа бол сэтгэл зүй тодорхой хэмжээгээр хангагдсан мэдрэмжүүдийг авдаг л д. За сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг нэг юм байна. Сая би хэллээ те, сонсож өгөхгүй байна, ойлгож өгөхгүй байна. Энэ төв сэтгэл зүйн хэрэгцээг хангахгүй байгааг нэг хэлбэр юм уу гэсэн асуулт гарч ирнэ те. Одоо хэдүүлээ тодорхойлох гэж оролдъё. Сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг маань юу вэ? Надад ямар хэрэгцээ байгаа вэ? Сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг маань сонсож өг, ойлгож өг, дэмжих, урмын үг хэлэх, шүүмжлэхгүй байгаагаар нь хүлээж авах, цаашлуул хүрэлцэх, тэрвэрэх, гарын наатгах, илж өгөх. Хүүхдүүдээ бид нар мэдэнтэй хүүхдүүдээ бол хүүхдүүдтэйгээ ноцолдох, хацар амын одоо чимхийх, цаашлуулах, инээлгэх, хөгжилдөх. Энэ бүх үйлдэлүүд маань миний таны сэтгэл зүйн хэрэгцээг хангаж өгдөг үйлдэлүүд. Сэтгцийн томоохон асуудалтай болсон хүмүүсийн суурноо сэтгэл зүйн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй удаан хугацаанд явснаас болж үүсдэг.
саяын хилээд байгаа үйлдэлүүдийг та орчин тойрондоо гэр бүлийнхээ хүмүүс найз нөхдөд гаргадаг. Гаргадаг бол хэдэн хувьтай бүрэн дүрэн гаргадаг. Эсвэл таны эргэн тойрны хүмүүс таны сэтгэл зүйн хэрэгцээг хангахын тулд дээрх үйлдэлүүдийг хийдэг. Бид нэр яриад идтэй халамжгүй гэл. Халамжлуулж яах гээд идэгий. Халамжлуулж бид нэр сэтгэл зүйн хэрэгцээг л хангах гээд байдаг байхгүй. Тийм учраас сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг бол бидний амьдралд бусад хэрэгцээгээ хангахад тусалдаг. Сэтгэл зүйн хэрэгцээгээ бүрэн хангаснаар дараачийн зүйлсүүдийг бид нэр авч болдог л да нөгөө томоохон одоо зүйлсүүд юу ч үгүй юмтэй амьдрал нөгөө гой юмд байдаг шүү дээ. Авч болно гэсэн үг. Ингэж харж болно. Зүгээр цэвэр сэтгэл судлал талаас яриулж арай жоохон шинжлэх ухаанч байдлаар тайлбарлах юм бол Абрахам Маслоу гэдэг еврей сэтгэл судлаач хэрэгцээний шатлал гэдэг онолыг гаргасан л сэтгэл судлалын хүмүүс бол энэ талаар уншсан л ах хэвээр. Та бүхэнд би тайлбарлаж өгье л. Хүн болвол хит хитэн болвол хэрэгцээтэй байдаг. Энэ бүр 5 үе шатлалтай байдаг энэ төр гэл заадаг л. Өнөөдөр би хоололж ундлах хэрэгцээтэй, хорогдох, байртай байх ёстой, амарч унтж явах ёстой, хувцас өмсөж явах ёстой, биеийн аюулгүй байдал маань бол хангагдчих ёстой л. Тэхийн тулд би хөргөчөндөө хүнстэй, нэг дээвэртэй баашинтай, шөндөө унтдаг. Тэгээ нэг 3 ээлж хувцастай байх ёстой тий. Эдгээр зүйлс надад байгаад байх юм бол тодорхой хэмжээнд байгаа бол миний анхдагч хэрэгцээнүүд хангагдчих гэсэн үг. Анхдагч хэрэгцээ. Хүмүүс өнөөдөр байр авах гад гой хувцас авах гад маш их ажиллаж байна л та тийм. Энэ маань өөрөөр хэлбэл анхдагч хэрэгцээг л хангах гэдэг гэсэн үг. Анхдагч хэрэгцээ. Анхдагч хэрэгцээ тодорхой хэмжээгээр хангагдсны дараа надад өөр нэг хэрэгцээ үүсдэг маань нийгмийн амьдралд үнэлэгдэх өөрийгөө одоо нийгэм чухал гэдгийг мэдрэх хэрэгцээ. Хайрлагдах хэрэгцээ. Бүр хин нэгний хувьд одоо чухал хайртай хүн гэдгийг мэдрэх, түүнд үнэлэгдэх, хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх юм хэрэгцээнүүд бий болдог. Анхдагч хэрэгцээ хангагдсны дараа саяны одоо тэгэхээр энэ хэрэгцээг сүнслэг хэрэгцээ гэж нэрлэдэг л дээ. Сүнслэг хэрэгцээнүүд хангагдаж гинэ үгүй гэдгийг харж байгаа хэрэгтэй. Намайг хайрладаг хүн байна уу? Би хайрлагдаж байна уу? Намайг үнэлж байна уу те? Хөндлөгдөж байна. Гэтэл энэ хэрэгцээг би өөрөө хангахад их хэцүү байдаг л дээ. Заавал хин нэгний нийгмийн оролцоотойгоор хүмүүс, дотны хүмүүс маань, найз нөхөд маань, аав ээж маань, хинч үдий, хүүхдүүд маань миний энэ хэрэгцээг хангахад тусалж ах хэвээр. Намайг хайрлал, намайг үнэлэл, хүндлэл, хүлээн зөвшөөрөөд байх юм бол биний энэ сүнслэг хэрэгцээ хангагдаад би сэтгэл дүүрэн хангалуун амьдрна л гэсэн. Та бас ялгаагүй л дээ. Та бас бусад хүмүүсийн болоод сүнслэг хэрэгцээг хангаж өгөх бүрэн бололцоотой. Нэг зүйлийг бодъё л да. Бид нар хүн болгон өдөр бүхэн хин нэгэнд туслах бололцоотой байдаг. Хүн болгон өдөр бүхэн хин нэгэнд сайхан сэтгэл төрүүлэх бололцоотой байдаг. Хүн бүр өдөр болгон муу үйлдэлээс сэргийлэх, сэрэмжлэх, муухай үгийг урсахгүй байх бололцоотой байдаг. Тэгэхээр би өөртөө хүнийг нэг шүүмжлэлтэйгээр загнах зандрахгүй, шүүмж хийхгүй, муухайгаар загнахгүй, зандрахгүй, давшлахгүй байх маань
тэр хүний сүнслэг хэрэгцээг хангаж өгч гэнэ гэсэн үг. Миний зүгээр байж байгаа энэ 50 байдал. Миний тэр хүнд хэлж байгаа сайхан үг. Миний тэр хүнд хүргэж байгаа тус маань тэр хүний сүнслэг хэрэгцээг хангахдаа хайрлуулж байгаа юм шиг, хүлээн зөвшөөрөж байгаа юм шиг, хүндлэгж байгаа юм шиг мэдрэмж болж очиод тэр хүний сүнслэг хэрэгцээг хангана гэсэн үг. Энэ хүн өнөөдөр сэтгэл зүйн хувьд амар амгалан байдаг. Сайн сайхан байдаг. Гэтэл бид нэр яг ингэж нийгмийг бүтээдгээ мэдтгүү л дээ. Та өөрөө мэдээллийг өгдөг, танаас нэг хүн мэдээллийг хүлээн аваа тэр мэдээлэлээ цааш нь дамжуулдаг. Та ямар мэдээлэл өгөн би тэр мэдээллийг хүлээж аваа, тэр мэдээллийг хүлээж аваад зогсохгүй цааш нь дамжуулдаг. Та надад уурлах юм бол би тэрийг хүлээж авлаа, тэгээд түүний цааш нь дамжуул. Бас нэг хүн дуурал. Ингэж явдаг гэсэн үг л дээ. Тийм учраас энэ өнөөдрийн нийгмийг дарга нар ч юм уу хин нэг их хурлын гишүүн бүтээгээгүй бид нэр өөрсдөө ингэж бүтээж идэг гэсэн үг. Нийгмийн сэтгэл зүй та бүтээж байна. За ингээд юу гэдэг юм те анхдагч хэрэгцээ сайхан хадварч байна те. За анхдагч хэрэгцээ хангагдаа тодорхой хэмжээнд түүний дараа сүнслэг хэрэгцээ хангаглаа гэж үзье л дээ. Одоо нэг чухал хэрэгцээ бид нарт байдаг. Өөрийн чадвар нөөцөө мэдэж авах хэрэгцээ. Бүр амьд явах утга учраа мэдэх, юуны төлөө амьдарч байгаагаа мэдэж авах хэрэгцээ. Өөрийн дотоод сэтгэлээ таньж мэдэх хэрэгцээ үүсдэг. Энэ хэрэгцээг бид нэр хангах гэж янз бүрийн аргыг хэрэглэж байна л дээ. Энэ хэрэгцээ ямар үед хангагдаагүй юм шиг санагддаг вэ гэхээр маш олон асуудлууд амьдрал зийгсэж гарч ирдэг л дээ. Энэ ч болдоггүй, тэр нь ч болдоггүй, ийм шийдвэр гаргachвал зөв үү, буруу юу, эргэлзээ, тэнэгэлзээ юу ч үгүй. Олон асуудлууд гарч ирэхийн хэрээр, олон асуудлууд тулгархын хэрээр би болвол юуны төлөө амьд явж байна? Миний хүч чадал ямар хуу юм? Миний сэтгэл санаа яагаад байна гэдгийг мэдрэх хэрэгцээ хүнд гарч ирдэг гэсэн үг. Энэ хэрэгцээгээ мэдрээд бүрэн хангаж чаддаг болсон хүн өнөөдөр сэтгэлийн амар амгаланд амьдрах, өнөөдөр аж аргалтай амьдрах, сайн сайхан амжилттай амьдрах бололцоотой гэж сэтгэл судлал үздэг л дээ. Олон асуудлууд надад гарч ирээд байна. Энд ч нэг асуултын тэмдэг, тэнд ч нэг асуултын тэмдэг. Одоо надад луужин хэрэгтэй. Аль замаар явах вэ? Ямар шийдвэр гаргах вэ? Би юуны төлөө амьдарч байна вэ? Би юу хүсдэг юм болоо? Аль нь илүү чухал вэ гэсэн 3 асуултыг олон эргэлзээ тэнэгэлзээ асуултууд тулгарх болгонд өөрөөсөө тавиад энэ 3-т хэрхэн хариулж байна? Тэр таны луучин болдог. Яаж хариулж байгаагаас шалтгаалаад таны өөрийн чинь чадвар нөөц бололцоо амьд явах утга учир үнцний хариултууд гарч ирнэ гэсэн. Сая ярьсан зүйлсүүдийг одоо жоох эмх цэгцэнд оруулаад системтэй болгож өгье л да. Сэтгэл зүйн хэрэгцээ гэж их чухал зүйл байдаг. Сэтгэл зүйн хэрэгцээг бид нэр хангаснараа олон зүйлсүүдийг амжилттай зохицлоож болдог. Анхдагч хэрэгцээнүүдийг хангасны дараа л бид нэр сэтгэл зүйн тухай ярьж эхэлдэг. Угаасаа л тийм байдаг. Хараахан бол сэтгэл зүйчдээр очих бололцоогүй байна, очих цаг нь болоогүй байна, тийм юмар яадан гэж байгаа хүмүүс байх юм бол өдий болтол анхдагч хэрэгцээн дээрээ л зүтрээд байна гэсэн. Бүтэн юу гэдэг юм те хөрөгч дүүрээгүй байна. Гэр оронтой болоогүй байна. Хувц сунар дутуу байна. Амарч чадахгүй, унтаж чадахгүй байна. Олон цаг ажиллаж байна. Тэгэхээр анхдагч хэрэгцээг хангасан хүмүүс сэтгэл зүйчдэр очдог бөгөөд
Үүний дараа анхдагч хэрэгцээнээс сүнслэг хэрэгцээнээс одоо өөрийнх нь чадварыг нээх мэдрэх энэ хэрэгцээ рүү шилжиж байгаа хүмүүс заавал сэтгэл зүйчдэр очдог. Юу болоод байгаагаа мэдэж авах тулд. Сэтгэл зүйчтэй ярилцаад гарна гэдэг нь нэг хүнтэй яриад гарах нэр биш шүү дээ. Сэтгэл зүйчтэй ярилцаад гарна гэдэг маань өөрийн дотоод мэдрэмжтэй, дотоод хүнтэйг ярилцаад мэдэж аваад гарлаа л гэсэн үг. Түрүүн би хэллээ, сэтгэл зүйн хэрэгцээнүүдэд зүгээр энгийн амьдрал дээр гарч байгаа бидний хэрэгцээ хангахдахгүй байгаа хэрэгцээнүүд бол сонсож өгөхгүй байх, ойлгож өгөхгүй, хамтдаа байхгүй байх ч гэдэм юм, мэдрэхгүй байх, тэрвэрэхгүй байх, үнсэхгүй, халамжлахгүй байх. Ийм хэрэгцээ танд дутагддаг болвол үүнийгээ бид нэр хангахын тулд сони үйлдэлүүд хийдэг л дээ. Маш ихээр кофе уудаг ч юм уу, арх уудаг, тамхи татдаг, компьютер тоглоом тоглодог, порно үздэг, утгагүй шопинг хийдэг, хэрэгтэй хэрэггүй зүйл худалдаж авч тайтгардаг. Ийм үйлдэлүүдийг саяны хилээд байгаа дурдаад байгаа эдгээр үйлдэлүүдийг хийх нь тухайн тэр цаг үедээ л одоо жаахан хүний сэтгэлийг нэг амраадаг байж магадгүй л дээ. Өөрөөр хэлбэл бид нэр сэтгэл зүйн хэрэгцээ хангахдахгүй байгаа учраас гадаад орчноос ийм сэтгэл зүйн хэрэгцээг хангах сэтгэлээ засах орлогуудыг хийж байгаа маань дандаа ийм донтуулдаг зүйлүүд байдаг л дээ. Удаан хугацаанд тодорхой хугацаанд хийгээд ирэхлээр зэрэг донтолттой болдоод тэгээ сэтгцэн эмгэгүүд үүсэж байгаа гэсэн үг. Яагаад хүн арх уугаад байна? Яагаад хүн мөрөдөд тоглоомд байна? Яагаад хүн порно үзээд байна? Эсвэл юу гэдэг нь те яагаад одоо ингэж ганцаардаад байна? Гэрээс гармаар санагдаад. Энэ бүгдний цаана болоод сэтгэл зүйн хэрэгцээ бүрэн хангагдаагүй өдрүүдийн тоо олон байсан л гэсэн үг. 1-2 удаа арх тамхи хэрэглэх бол тусдаа асуудал шүү дээ. Үгээр би юу гэлэх чаах гэхээр зэрэг сэтгэл зүйн хэрэгцээ болвол янз бүрийн донтуулагч зүйлсүүдэр ч юм уу, ганцаардлаар ч юм уу, гутарлаар ч юм уу, өөрийгөө үүсгэлэр ч юм уу хангагддаггүй. Сэтгэл зүйн хэрэгцээ зөвхөн хуваалцгаар, ярилцгаар нэг нэгэндээ болвол дотоод сэтгэлээ нээхээр бүрэн хангагддаг. Одоо ойлгож байгаа зү? Би яагаад тэр үед тэгж их арх уудаг байсан юм болоо? Тийм муухай зан авиртай хутамд одоо ямар их тамхи татдаг байсан юм болоо? Яах гэж одоо компьютер тоглоом тэгж тоглоол? Яагаад одоо янз бүрийн залуучуудтай болцоол? Янз бүрийн хүүхнүүдтэй бодвол ингээд харилцаал. Яагаад гэвэл таны сэтгэл зүйн хэрэгцээ хангагддаг байсан. Яагаад гэвэл та хин нэгэнтэй итгэл сэтгэлээ уудлан ярилцдаггүй байсан. Хин нэгэнд бол сэтгэл дотоод энэ мэдрэмжүүдэд хуваалцдаггүй байсан учраас хангагдаагүй сэтгэл. Үүнээс эхлээд энэ бол нөгөө нэг олон одоо өвчний суур болж ийн гэсэн үг л дээ. Нөгөө хажааргал маргал амжилт бүтээл юу гэдэглээ зориг мөрөөдөл энэ төр бол байхгүй шүү дээ. Бид дандаа л одоо материалын хэрэгцээг ихэвчлэн хангах гэж зүтгэж байна л дээ. Би одоо завгүй байна, маргааш нөгөөдөр хэдэн өдөр ажиллана. Чи өөрөө хоолоо игээд идчих. За миний хүүхдүүд одоо өөртөө өсөө том болчоор аав нь гутал аваад өгчнө. Сургалтын төлбөрийг чинь төлсөн юм чинь тэгээд онц сурчаарай. Яаж вэ? Бид нэр материалын хэрэгцээг нь хангах гэж зүтгэж штэ. Үүн дээр нэмэх нь бид нар сэтгэл зүйн хэрэгцээнд хангаад өглөдөг. Ядарч гин үү? Ямар хуу байна? Тоол цагаа идэж гин үү?
Өнөөдөр гомдсон уу? Хэр байна да? Үгүй зүгээр ямар хуу байна да гэдэг асуултыг яагаад бид нар юу н асууж чадах болж чадах. Сэтгэл зүйн хэрэгцээ шаардлага надад байдаг. Түүнийгээ би хангах ёстой гэдгээ бас ойлгодоггүй учраас зарим хүмүүс за чи ямар хуу байна да гэхээр зэрэг би яг ийм байна гэж илэрхийлж чадгалцсан. Би гомдолтой байна. Миний урам хугарч байна. Би гунжина гэж хэлж чаддаг. Чи ямар хуу байна гэхээр зэрэг өөстөө нэг ажлаас их юм алга тий бөөн үр ширтэй байна. Ажилтай байна үртэй гэж асуухгүй шүү дээ. Ямар хуу байна. Сэтгэл зүйн хэрэгцээ гэж бас хангах гэж оролдохлоор зэрэг түүнийг хангуулж мэддэггүй учраас шал өөр зүйлсүүдийг яриад хаана талаас юм зөрчил гараад байна л дээ. Хүүхдүүдийн сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг чухал зүйл байдаг л та бид нар те. Хүүхдүүдийн сэтгэл зүйн хэрэгцээ тэгээс 5 наснд, тэгээс 6 наснд бол бүрэн хангагдсан үгэнд байх ёстой л та. Нөгөө нэг яриад байгаа ноцолдоод байдаг, магтаад байдаг, тэврээд байдаг, хайрлаад байдаг, үнэлээд байдаг. Нийгмийн байр суурийг нь бол дүүйлгээд байдаг, дэмжиж байдаг. Энэ хэрэгцээ хүүхэд насандаа бас бүрэн хангагдаагүй байх юм бол насанд хүрсэн хойноо өөрөө хүмүүсийн сэтгэл зүйн хэрэгцээ гэж хангаж өгдөггүй, өөрийнхөө сэтгэл зүйн хэрэгцээ гэж гэсэн хангуулъя гэж оролддоггүй хүн болчиход байна. Нэгэнтээ өнгөрсөн амьдрал руу эргэж хараад засаж сэлбэж чадахгүйгаас хойш миний таны хүүхэд нас тиймэрхүү байдалтай өнгөрсөн ч гэсэн өнөөдөр бид нар ухамсарлаж чадчих болно шүү дээ. Ухамсарлах бүрэн бололцоод байгаа хэрэг. Та бол нар байхгүй юу? Гэрэл байхгүй юу? Уулзсан хүн болгонд илч гэрэл түгээдэг байхгүй юу? Ингэж чадахгүй байх гэсэн үг л дээ. Нийтээрээ ингээд нэгнийхээ сэтгэл зүйн хэрэгцээг хангах юм бол юун уур уцаар цаашаа шүү дээ. Бид нэр Скандинаваар ялангуяа Финландыг мэдэн тийм үү? Ажиглалын индексээр л одоо тэргүүлээд байдаг. Тэр орны хүмүүс төр хийсэн судалгааг би харлаа л да. Нийгэмдээ нэгэндээ маш их сайхан урмын өгсүүдийг хилдэг, тэтгдэг, сэтгэл зүйн хэрэгцээг хангаж өгдөг. Нэг кино зохиолч ч юм уу байлаа, тэг кино гарлаа. Уран бүтээл гарлаа. Нийтээр яасан сайхан кино вэ? Шүүмжлэл гэдгийг бол зөвхөн мэрэгжлийн хүмүүс тавьдаг. Мэрэгжлийн хүлээж. Манад болохоор нийгмээрээ нэг уран бүтээл хийдэг юм юу ч хийхээр зэрэг тэнэг мангар царай муутай авдаа. Сэтгэл зүйн хэрэгцээг нь хангах нь битгий хэл бүр улам их сэтгэл зүйн хэрэгцээтэй болоход тавьчих нэг. Юу ч хийсэн адилхан тий. Хүн хөдөлмөр эрхэлж гин ямар нэгэн зүйл хийж гин, ажиллаж гин, хөдөлмөрлж гин, нийгэмдээ үнэлэгдэх чинь, хүндлэгдэх чинь энэ хэрэгцээг хангуулах гэж. Тэгтэл нийгэм тэр нь хүлээж авахгүй балиар юм чинь тэнийг юм чинь түлхэж чинь. Ингэдэг байх нь л дээ. Ингэх юм бол нийгмийн сэтгэл зүй тэр чигээрээ унаад тэгэж хэлсэн ч та олигтоо сэтгэл зүйтэй байхгүй түүний хүлээж авсан хүн бүр олигтоо байхгүй гэсэн. Сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг бол ийм чухал зүйл байдаг л дээ. Сэтгэл зүйн хэрэгцээ бүрэн хангагддаг хүн бүрэн хангагдаагүй хүн хоёр бол эргэжтэйс ялгаатай нийгэм байдаг. Сэтгэл зүйн хэрэгцээний ер нь бүрэн хангагддаг хүн өөрийнхөө сул талыг үргэж хүлээн зөвшөөрдөг. Тийм ээ би ийм сул талтай байна. Одоо жинхэнэ шүүмжлүүдэд хэлж болно. Сэтгэл зүйн хэрэгцээ бүрэн хангагдсан хүнд шүүмж хэлэх мэрэгжлийн байдлаар хандах нь бол тэр хүн өөрийгөө засаж залруулах боломжийг олгодог. Сул талаа хүлээн зөвшөөрсөн хүн гэдэг бол тэр сул талаа засах, илүү сайжруулах, дахиад нийгэмд хэрэгтэй хүн болох энэ боломж олцог олгодог гэсэн үг. Сэтгэл зүйн хэрэгцээ огт хангаддаг хүмүүс өөрийн сул талаа хизээж хүлээн зөвшөөрдөг. Дандаа бусдын буруу байдаг.
Дандаа бусдаас болсон. Өөрөө хичээгээд л байдаг те. Хичээгээд л байдаг. Болдог. Нийгэм болдоггүй л гэн. Дарга болдоггүй л гэн. Эхнэр нь болдоггүй л гэн. Нөхөр нь болдоггүй. Ажлын газрын хүн нь болдоггүй. Тэнд нэг юм зарж исэн худалдагч хүүхэн бас болдоггүй. Ийм хүмүүсийг та нар мэдэн дээ те. Сэтгэл зүйн хэрэгцээ огт хангагддаггүй гэсэн үг. Хангагдаж байгаагүй, хангахыг ч хүсдэггүй байж магадгүй. Ойлгомжтой болж байна. Дахиад би дахиад автод хэлээ л дээ те. Хүн бүхэн өдөр болгон хин нэгэнд тус хүргэх, хүн бүхэн өдөр болгон хин нэгэнд урам хайрлах, хүн бүхэн өдөр болгон муу үйлдэлээс сэргийлэх бүрэн бололцоотой байдаг. Ингэснээрээ бусдын сэтгэл зүйн хэрэгцээг хангаж өгч ийн гэж ойлгох хэрэгтэй. Сайхнаа та те бүгдээрээ ингэ сэтгэл зүйн хэрэгцээг хангацдаг бол. Сэтгэл зүйн хэрэгцээгээ олон жил хангаагүй асуудалтай яваад тулгымцсан олон асуудал ирвэ байдаг ганцаараа шийдэж боломгүй байдаг. Сэтгэл зүйч заавал хандаж агаарэ. Эн чин таны амьдралыг утга учиртай эргээд замд чинь оруулна. Олон айд төвшөрөөс чинь салгана. Өөртөө итгэлтэй эргэж болгоно. Маяг биш юм шүү дээ. Эн чинь соёл. Эн чинь шинжлэх ухаан. Энэ олон хэрэгцээгээ ядаж мэргэжлийн байгууллагт нь очиж хангуулж авах хэрэгтэй. Орчноос авч чадахгүй. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү ерөнхийдөө нарийн ширийн олон янзын салаа мөчрүүд бий, олон нюансууд бий. Эдгээрийг ойр зүрийн одоо иймэрхүү анхан шатны мэдээллүүдийг авчих юм бол эддэм мөн хэрэгтэй шүү. Цаашлал. Тийм учраас өнөөдөр хичээлийг орлоо. Дараагийн хичээлүүд бас л илүү сонирхолтой болно гэдэгт найдаж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд маш их баярлалаа. Амьдралын сайн сайхан бүхнийг хүсье. Удахгүй иргэн уулзцгаая. Баяр таа.